Би ажил аваад бол нэг 2 сар болж байна. За энэ 2 сарын хугацаанд бол өнгөрсөн хугацаанд яригдсан дуустдаггүй олон яриаг дуусгая л гэж би зорж байгаа. Дуустдаггүй олон яриг. Бид олон жил эхлүүлсэн мөртөө дуусгах чадаагүй олон яриатай өнөөдрийг хүргэсэн байна. Та хоосон улс төржилт хийрхэл бол ард түмний ахуй амьдрал, иргэдийн амжиргааг дэмжихээс илүүтэйгээр шинжлэх ухаанч биш, сонгуул угтсан олон хоосон амлалтуудаас болоод бид нар бүхэлдээ олон салбар дахь тогтолцоогоо бас эвдэж хайсан. Түүний нэг бол өөрөө энэ тэтгэврийн тогтолцоо. 2020 оны 1-р сард их хурлын дараагаар ажиллаж байсан Зандан шатар дарга энэ тэтгэврийн шинжилгээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж тухайн үед намайг ажлын хэсгийн ахлагчаар томилж би энэ тэтгэврийн тогтолцоог бас бүхлээр нь харъя гэдэг зорилгоор бол энэ тэтгэврийн хуулиуд дээр бол ажилласан. Ингээд 20 оны их хурлын сонгуулийн дараа энэ ажлаа үргэлжлүүлээд анх хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг бол би их хуралд өргөн мэдүүлж ирсэн. Тэр бол 10 дугаар сарын 2-ны өдөр гэхгүй. 10 дугаар сарын 2-ны өдрийг би тод санаж байна. Бүтэн өдөр чинь манай ахмадууд бүгд харсан. Тийм учраас би орон нутагт уулзалт хийгээд явхаар надаас за миний хүү чи их олон жил тэтгэвэр ярьлаа. За тэгээ энэ Австралийн ахмадуудын оюу толгоон баялагаас хүртээд байна гэж юу ярьсан бэ гэж надаас их асуудаг. Тэгээ би хариултанд нь бол энэ Австралийн ахмадууд яагаад хүртээд байна вэ гэхээр Австралийн тэтгэврийн сан өөрөө Rio Tinto компани том хувьцаа эзэмшигч юм бэл. Ингээд эхлэхээр нөгөө Австралийн ахмадууд өөрөө тэтгэврийн сангийнх нь хувийг эзэмшдэг, шимтгэлээ төлж оролцдог. Ингээд Rio Tinto гэдэг манай энэ оюу толгойн хөрөнгө оруулагч компанид тэр тэтгэврийн сан хөрөнгө оруулсан учраас оюу толгойн ажлын хэрээр тэтгэврийн сан нь илүү хөрөнгөчөөд байдаг. Мөнгөчөөд байдаг. Ингээд тэр баялагаас нь Австралийн ахмадууд хүртдэг юм а гэж. Тэр тогтолцоо өөрөө буруу байгаа учраас өнөөдөр бид өнөөдрийг хүртэл энэ их дуустдаггүй яриатай учран золгож ирсэн юм байна. Тийм учраас энэ олон яриагаа дуусгая. 10 дугаар сарын 2-ны өдөр анх энэ хуулийн хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг батлаад тэгээ би асууж ирсэн. За энэ хуулийг хизээ батлах вэ? Хурдан хугацаанд батлахгүй энэ олон тулгуурт болохгүй байна. Нийгмийн даатгалын хуулиа ч гэсэн хэлцээ. Засгийн газраас өргөн мэдүүлэх юм аа. Ингээ өргөн мэдүүлснийхэн дараа чиний хуультай нийлүүлээд хилцээд тун удахгүй батлана гэж хариулсан. Тэгээ 10 дугаар сарын энэ чинь 5-ны өдөр байна уу? Би эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаа дахиж очисонгүй шүү дээ. Бараг 7-8 сар. Тэгээ би бараг 7 сарын дараа очоод нөгөө тэтгэврийн хууль яасан бэ гэсэн ажлын хэсэг ажиллаж гин анхааралтай ажиглаж гин ал гэсэн. Тэгээ тэрнээс хойш бол ажигласаар байгаа. 24 онд бол харин нийгмийн даатгалын багц хуулийг бол баталсан хэдий ч бас бид бүхэлд нь асуудлыг бол бас цогцоор нь харж чадаагүй учир дутагдaltaй байсан учраас өнөөдөр ахмадууд авж байгаа тэтгэвэр тэтгэмжтэй сэтгэл хангалуун биш байна. Тэгэхээр үүн дээр бол бид нар дөрвтэй шинжилгээг хийх ёстой гэж зорьсон учраас учирлаас хүлээдэг хүлээлт бол өөрөө энэ тэтгэврийн шинжил. Тийм ч учраас ахмадууд надад их олон жил өндөр санал өгж ирсэн. Сонгой хайрханд 2 удаа сонгогдоход бол нана ахмадууд бол байнга намайг дэмждэг. Манай сонгой хайрхныхан бас байна. Тэгээ Сүхбаатар Чингэлдээд гинт турж ирээд би ч бас гинт турж ирээд нэр дэвшсэн хэдий ч намайг нөгөө шинэ хүн гэхгүйгээр их өндөр дэмжлэг өгсөн. Тэгээ ахмадууд маань бол надад их тийм сэтгэл гаргадаг. Энд чинь бас тэгээд ахмадуудтайгаа уулзахаар би бас урам зориг их авдаг юм. Тэгэхгүй болохоор энэ их улс төрчлөлтөн дотор хүн юм чинь бас хаяа стресст ядрах юм байна шүү дээ. Тэгэхээр ахмадуудтай уулзахаар бол за миний хүү их ядарч болохгүй шүү гэл. Тэ ингээл үнсэд их урам өгдөг шүү.
Нүдэнд дулаахын сайхан хүн шүү мөн шүү гэл. Тэгэж үнэхээр чи би бас хөөрөөд бас явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө хэдэн өдөр ус төрдсөн учраас ахмадуудтайгаа бас нэг сайн сайхан зүйлийг ярих гэж бодоод ирж байгаа. Энэ хүмүүс ч ус төрж төвхтэй. Юутаач ингээд засгийн газар бол олон жил яригдсан асуудлуудыг шийдэж байгаа. Би бол том төслийг бол гацаагч биш. Би том төслүүдийг гацааг арилгагч харин эсрэгээр. Том төсөл гэдэг нэрийн дор хулгай дээрэм хийхийг бол би хэрхэв зөвшөөрөхгүй. Хэрхэв зөвшөөрөхгүй. Өнөөдөр тэрбум төгрөгөөр барьдаг замыг 70 тэрбумаар байвуулахыг бол би зөвшөөрөхгүй. Зах зээл дээр хүртэл 3.5 саяас дээш зарагдахгүй байгаа метр квадрат тийм байр 4.6 саяар иргэддээ зарахыг бол би зөвшөөрөхгүй төр барьчаад. Тэрийгэ том төсөл гэдэг нэрийн дор халахвчлахыг бол би хэрхэв зөвшөөрөхгүй. Хэрхэв зөвшөөрөхгүй. Ард түмний ахуй амьдрал ийм байгаа цагт боржуур солиод байхыг би зөвшөөрөхгүй л гэж үзэж байгаа. Ер нь бол өнөөдөр ард түмний ахуй амьдрал амжиргааны түвшин инфляц 11.2% хүрчээд байхад хэдэн их наядаар цемент судгаад байхыг бол би зөвшөөрөхгүй. Тэр асуудал дээр бол би хатуу байна. Тийм учраас том төсөл явуулж болон түүний цаана авилга, ашиг сонирхол, тендерийн 8 байж болохгүй. Тэр тохиолдолд бол танил тал огт хамаагүй. Тэгэхээр танилын нүүр халуун хэдий боловч та бидний эх орон ирээдүй илүү хайран байна гэж би одоо хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас манай нам дотроосоо их цэвэрлэгээ хийх ёстой. Нам өөрөө шинжлэхдэг үйл энэ авилгаас ашиг сонирхлоос хол байх ёстой. Өнөөдөр өнгөрсөн хугацаанд би олон сорилтууд тулгарлаа. Гэхдээ намайг шүүмжлэх, намайг эсэргүүцэх, одоо намайг ямар нэгэн юмтай холбох, намайг нүүрс чингэх ямар ч боломж болцоо байхгүй учраас өнөөдрийг хүртэл би зоригтой ажиллаж байгаа. Би хинтээ ч нүүр тулж байгаа. Надад нийслэлээс аль нэг яан тамгын газраас авцсан тендер 8 хамтарч хийсэн бизнес огт байхгүй. Тийм учраас би бол тэр бидний ярьдаг кинон дээр гардаг том атмануудыг огт таньдгүй хүн байхгүй. Би тэр яригадаад байгаа том хүмүүсээс уулзж байгаагүй. Тийм ч учраас нөгөө миний арга барил зарим хүмүүс жоохон нийцэхгүй байгаа. Би орой өч суугаад нэг аригтаар суугаад хундагны ард асуудал огт шийддэг арга барилтай хүн биш байхгүй. Тийм учраас тийм ажилдаа жоохон таарав. Янз бүрийн юм хувааж авах мах тийм арга барил байхгүй учраас зарим хүмүүс бол надад дургу байгаа. Дараг дургу байгаа. Тэгээ надад нууж хаагаад байх юм бас огт алга. Миний амьдрал ахуй гэр бүл өөр хүүхэд бүх юм ил тод. Дээрээс нь би сэтгүүлч нараас олон нийтээс ард түмнээс огт айж ичихгүй. Өнгөрсөн хугацаанд цахимын сайд байлаа, хэрэглэхийн сайд байлаа, их хурлын дараагаар ажиллалаа. Их хурлд 10 жил суудлаа, байнгын хорооны дарга хэл. Засгийн газрын тэргүүнээр ажиллахад би аль ч салбарын ямар ч асуудлаар би детальчилж ярьж чаднаа. Бүх салбарын асуудлаар. Тийм учраас надтай манай сүрэг хүчин бол ямар ч сэдвээр, ямар ч шийдэл гарцаар нүүр тулахаараа бас хөөрхөн хүчин өгсдөд байгаа нь бол үнэ. Тийм учраас бухимдаад байгаа. Тэгээд 60 хонцсон хүнийг огцруулна энэ төргээд ийм хургуун ус төр хийж байгаа шүү гэдгийг одоо та бүхэнд хэлье. Түүнд одоо сэтгэл амар байгаарай. Манай нам бол цаашдаа энэ бүлгээ илүү нэгтрүүлж, нэг бодлоготой байж, нэг зүг харж ажиллана. Гэхдээ хулгай, дээрэм, ашиг сонирхол, авилга бол юу гэж хаацаалж болохгүй. Тэр үгээр эв нэгдэл гэдэг үгээр авилгыг халахвчлахгүй. Тэрэн дээрээ бол би хатуу байр суурьтай байгаа. Тийм учраас манай намын анхамдууд маань бол бид бүхэнд байнга хэлдэг. За одоо ингээд та нар эв зүйтэй байгаарай гэж. Үүнийг олохын тулд би болохоос болохгүй хүртэл өөрөөсөө шалтгааллах бүхнийг хийж байгаа шүү. Өөрөөсөө шалтгааллах. Дээрээс нь намаа цаашаа илүү одоо шинжилгээг хийхин тулд уламжил дээр суурилсан одоо шинжил рүүгээ явахын тулд бол хичээж ажиллаж байгаа. Тийм учраас манай их хурл дахь намын бүлэг бол нэг багц болж томоохон бодлого шинжил дээрээ бодол санаа нэг байгаа шүү.
Тийм учраас та бүхэн одоо бас үүнд битгий эргэлзээрээ. Та бүхнийхээ одоо сэтгэлийг одоо олон сар бас одоо бид нар чилээдэг, орой үуч телевиз үзэхээр одоо энэ манай намын хэд маань яатсан юм бол, ийцсэн юм бол гэж санаа зовндөг. Тэгэхээр та нарынхаа одоо бас сэтгэлийг хичээлсэн. Цаашдаа бол бид нар илүү эв нэгдлийг хангаж дэвшүүлсэн хөтөлбөрүүдэд цаг тухайд нь хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллах болно гэдгээ бас намынхаа ахмадын байгууллагынхаа одоо өдөртлгүүдэд өнөөдөр уран цугласан ахмадуудаа хэлье. За ингээд өчигдөр засгийн газрын хурлаар нийгмийн даатгалын багц хуулийг их хурл дөргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Тэгээ энэ тэтгэврийн тухай дуустдаггүй яриаг дуусгахыг гэж одоо зорж байна. Өчигдөр их засгийн газрын хурлаар 1989 онд анх ажлын хэсэг нь байгуулагдж байсан зэсийн баяжмал хайлуулах цогцлборыг одоо компани шалгарлаа. Ямар ч байсан гараанаас гарсан. Яг үүнтэй адилхан олон ажлууд буюу олон ихэлсэн ажлуудыг одоо дуусгахаар зорж байгаа. Тэр хүрээндээ бол энэ тэтгэврийн шинжилгээг хийхин тулд бид юунаас эхлэх вэ гэдэг дээр бол өнгөрсөн хугацаанд бас ажиллаа. Монгол Улсын засгийн газраас өргөн мэдүүлж байгаа энэ хууль бол тэтгэврийг бүгдд нь тэгшдгээд 10% нэмээд 20% нэмээд ямар ч үр дүнгүй учраас тогтолцооны хувьд шинжлэх шаардлагатай гэдэг ийм одоо хууль байсан. Тэтгэвэр бол өөрөө тэтгэж чадгаа болсон байна. Тэтгэвэр. Тэгэхээр тэтгэж чаддгүй тэтгэврийн тогтолцоог өөрчлөхгүй бол бид цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж чадгаа болох нэ. Өнөөдөр залуучууд эд хийж бүтээж байгаа насныхан нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө тун сэтгэл хангалуун биш байна. Өнөөдөр 32.3% нь одоо татвараар бүрдээд байна гэж ярьдаг. Түүний чинь бараг 7% нь уг нь нийгмийн даатгал бус нь татвар. Гэтэл нийгмийн даатгал өөрөө иргэдэд татвар шиг ойлгогддог болсон. Яагаад тэгэхээр шимтгэл төлөөд үр ашигыг нь хүрдэхгүй учраас цалингаас төлж байгаа нийгмийн даатгал бол өөрөө татвар шиг ойлгогддог болсон. Тийм учраас энэ нийгмийн даатгалын дарамтаас биднийг салгаж өгөөч гэж өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа залуучууд хэлдэг. Хэрвээ шимтгэл их төлснөөрөө илүү олон жил шимтгэл төлснөөрөө тэтгэвэр нь өндөр тогтоологддог байсан бол өнөөдрийн хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр илүү шимтгэл төлөхийг хүсэх байсан. Тэгэхээр энэ хүсэл эрмэлзлийг нь мохоодсон хөдөлмөр эрхлэлтийг огт дэмждэггүй жилээс жилд нийгмийн даатгалын сан алдагдлалд орж ийнө гэдэг бол орлого бүрдүүлэгч иргэд өөрөө тэнд шимтгэл төлөхөөс эрс татгалзаж эхэлсэнтэй холбоотой юм а гэж би ингэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд 5.8 их найт төгрөгийг зарцуулсан ч бүгдээрээ сэтгэл ханамжгүй байна. Тооцоо судалгаагүй байгаа. Сонгуул эхлэхийн өмнө нөхөн төлөвлөнө гэдэг нэг хууль гаргадаг. Эсвэл одоо гинт нэг 10% нэмнэ 20% нэмнэ гэж шийдвэр гаргадаг. Тэгэхээр багаар тэтгэвэр тогтоологдсон ахмадуудын тэтгэвэрч 10% нэмэгддэг. Өндөр тогтоологдсон ахмадуудын тэтгэвэрч 10% нэмэгдэхээр энэ тогтолцоо чинь шудраг биш байна гэдэг ийм одоо бас шүүмжтэй бид нар нүүр тулдаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ хүндрэл болсон олон хөнгөлтүүд байжээ. 1958 оны тэтгэврийн энэ тогтолцоогоор өнөөдрийг хүртэл бид нар явсаар ирсэн. Одоо бүлэг бүлгээр нь малчтаар нь ч гэдэг юм уу, хуваараа хөдөлмөр эрхлэлээр нь ч гэдэг юм уу, цэрэг цагдаагаар нь ч гэдэг юм уу, ингээ англиад нэг хууль дагуулж тухайсан салбарын асуудлыг салгаж авч хуульчилсаар байгаад энэ тэтгэврийн тогтолцоо өөрөө эмэгт замбараг болсон. Тэгээд нэг өсөндөө бол өөрөө шудраг биш болсон гэсэн үг байхгүй. Тэтгэвэр бол өөрөө халамж огт биш. Тэтгэвэр бол тооцож болдог нөгөө даатгал нэг өсөндөө бол нийгмийн даатгал гэдэг бол хэдэн наснда тэтгэврт гарах нь тодорхой байдаг. Энэ бол тооцож болдог асуудал. Хүн гэнт тэтгэврт гардаггүй шүү дээ. Тийм учраас тооцож болдог эдгээр тогтолцоог бид нар цаашдаа хэрхэн авч явах вэ гэдэг бол одоо хамгийн гол бодлого байна гэж. Бид бас их сайн мэдээтэй жил болгон одоо энэ сайн мэдээг одоо угтаж авдаг. Өчтөр засгийн газар бол ингээд нэг кабинет гээд мэдээллээ ингээд бодит цагаар нь аймаг орон нутагт бараа бүтээгдэхүүний үн хит байгаа, экспорт ямар байгаа, хилээр одоо хэдэн машин гарсан бүх мэдээллийг бодит цагаар хэмждэг болсон. Би одоо өрөөндөө харж байгаа. Өчигдөр бол Монгол Улсын хүн ам 3.6 сая 100 мянга орчим байна уу? Нэмэгдсэн ба. Хүн ам өсөж байгаа.
маш сайн мэдээ бол монголчууд нас нэмж байна. 2024 онд дундаж наслалт 64.6 байсан бол 24 онд 71.8 төрсөн. 20 жилийн дотор 7.2 жилээр нас уртсан баг. Тэгэхээр нас уртснаа гэдэг бол амьдралын чанар сайжирсан гэсэн. Бас бид нар хөгжиж дэвшиж байна гэсэн. Эрүүл мэндийн үйлчилгээ сайжирж байна гэсэн. Агаарын бохирдол тодорхой хэмжээгээр багассан гэсэн. Эм тангийн хэрэглээ багассан. Бас одоо урт наслах ийм боломж болцоо бол бүрдэж байна гэдэг ийм сайн мэдээ. Ингээд насжилт өсөд эхлэхээр тэтгэврийн тогтолцоо ч гэсэн түүнийг дагаад өөрчлөгдөж явах хэрэгтэй. Насжилт өөрчлөгдөж байгаа бол гэтэл бид нар өөрчлөлт хийхгүй. 2024 оны байдлаар 55 настай эмэгтэй хүн одоо дунджаар нэг 25 жил амьдарч байна. 60 настай эрэгтэй хүн бол нэг юм 16 жил амьдарч байна. Тэгэхээр эрчүүдийнхаа насыг яаж уртсах вэ? Тийм хүнд зүйл биш шүү дээ. Ахмадууд бүгдээрээ л нэг 90 нас хөнгөхөө хүрж ийна л гэж яриад байгаа. Тэгэхээр насжилт ингээд өндөр болж байгаа бол маш сайн хэрэг. Манайд ч гэсэн. Тэгэхээр нас өндөр болж байгаа бол цаашдаа бид нар тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөх шаардлага бол үүсэж байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо ингээд харахаар 2000 тэр чинь зүгээр л 20 онд л би яг ахмадуудтай уулзалт хийжсэн. Тэр уулзалтанд бас 5 хүн байсан баг. Тэгэхээр 20 онд ахмадуудтай би уулзалт хийж хахад 3 залуу хүн нэг хүний тэтгэврийг төлөөд байна. Энэ бол хуримтлалын биш хуваарлтын тогтолцоо юм а гэж би ярьдаг байсан. Удахгүй энэ бол 2 залуу хүн нэг хүний тэтгэврийг төлөх юм а. Цаашдаа бүр нэг залуу хүн нэг хүний тэтгэврийг төлөө гэхээр бид улам одоо тэтгэврийн хэмжээ багаснаа гэж ярьж ирсэн. Гэтэл өнөөдөр 2 залуу хүн буюу 2 даатгуулагч нэг тэтгэвэр авагч тэтгэврийг төлж байгаа. Бидний хуваарлтын тогтолцоо. Тэгэхээр 1900 одоо 90 он бол яг юм баг төрөлтийн үе. 90 он бол. 60 он бол одоо их төрөлтийн үе. Тэгэхээр 60 оныхын тэтгэврт гарсан үед яг 90 оных эд хөдөлмөр эрхлээд тэр баг төрөлтийн үеийнхэн ачааг үрж ирсэн. Тэгэхээр тэтгэврийн хэмжээ улам багасаад ийм л нөхцөл байдалтай байсан. Одоо харахаар хоёрыг харьцах нэгтэй баг. 2050 онд ямар байдал руу очих вэ гэхээр нэг харьцах нэг болж эхэлнэ. Нэг хөдөлмөр эхэлж байгаа хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлдөг буюу өнөөдрийн бидний энэ тогтолцоо бол цаашдаа ийм байдал руу орчих. Тэгэхээр нөгөө үүрсээр яваад өвдөг сөхөрнөө гэдэг шиг ийм саяны одоо зураг дээр гарсан шиг нөхцөл байдал бол бидний өмнө тулнаа. Тэгэхээр асуудал нь юунд байна вэ? Илүү олон жил төлсний үр шим хаана байна вэ гэж одоо ахмадууд асуудаг. Тэгэхээр өнөөдрийн тогтолцоогоор бол нэг 5 жил нийгмийн даатгал шимтгэл төлснөөрөө тэтгэврээ тогтоолгочиход байна шүү дээ. Тэгэхээр яаж вэ нэг дахиад 1 жил ажиллаа хийгээд шимтгэл төлөё гэж боддгоо. Яагаад гэхээр тэтгэвэр нэмэгдэхгүй учраас. 5 жил ажилласан ч, 10 жил ажилласан ч, 25 жил ажилласан ч тэтгэвэр нь ялгаагүй байгаа учраас олон жил амьдрах сэтэл огт байхгүй. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн их усүр цар хүрээ нь одоо өргөждөггүй огт. Тэгэхээр зарлага улам л багасаад иддэг. Тэгэхээр илүү олон жил төлсний үр шимийг яаж бид нар хүртэх юм бэ гэж. 25 жил ч баг, 30 жил ч баг, 35 жил ажилласан ч баг, 20 жил ажилласан та адилхан тэтгэвэр авж байгаа энэ нөхцөл байдалд бол энэ тогтолцоо ч өөрөө хөдөлмөр эрхлэлтийг огт дэмжихгүй байна. Баг цалинтай бол хичнээн жил төлсөн ч баталгаа муутай баг тэтгэвэр аваад байна. Илүү олон жил төлөхөөс эрт гарсан нь илүү ашигтай байна л гэдэг. Ийм л тогтолцоо л өнөөдрийг бид хэрэгжүүлж байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сан жил болгон зарлага ингээд ихсээд байгаа. Гэтэл хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа. Бичил бизнес эрхэлж байгаа. Шимтгэл төлдөггүй иргэд шимтгэл төлөе гэдэг сонирхол нь огт нэмэгдэхгүй учраас нийгмийн даатгалын сан орлого бүрдэхгүй шүү дээ. Нэг өсөндөө энгийнэр бол.
Тэгэхээр одоогийн тогтолцоо юунд хүргэсэн бэ гэхээр 10 хүний 6 нь бага тэтгэвртэй байна. Жишээ нь 769 мянган төгрөг. 769 мянган төгрөг бол тэтгэврийн доод хэмжээ авагч тийм баг доод хэмжээ авагчид 57% эзэлж байгаа тэтгэвэр авагч дотроос. Тэгэхээр нийт тэтгэвэр авагчдын 57 мянган 769 мянгатай 42% нь бүрэн тэтгэврийн 15% нь хувь тэнцвэрсэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. 25 оноос өмнө жил бүр цалин үнийн өсөлтийг тооцож индексч нэмдэггүй байжгаад харин 25 онд бид нар нэмж эхэлсэн 24 оны тэр нийгмийн дадлын багц бол батлагдаад гэтэл жил болгон нөгөө инфляц ямар байснаас шалтгаалаад тэгэхээр 769 мянган төгрөгөөр тэтгэвэр авж байгаа 57% дээр 10% нэмэхээр төдий хэмжээгээр одоо нэг 76900 төгрөг ч юм уу ингээд нэмэгддэг. Нөгөө 2 саяын цэлэн авж байгаа хэсэг дээр 10% нэмэгдэхээр бас төдий хэмжээгээр нэмэгддэг. Тэгэхээр нөгөө баг дээр 10 нэмэгдэд нэмэр болдгоо. Ийм байдлаар тэтгэврийг жил болгон инфляцтай уялдуулж нэмээд бол үр дүнгээ өгөхгүй байна. Тэгэхээр 769 мянга авж байгаа 3 тэтгэвэр авагчийн гэтэл нэг нь 25 жилээс дээш ажилласан байдаг. Тэгээ 25 жилээс дээш ажиллана гэхээр чинь тэр чинь урт удаан хугацаанд шимтгэл төлсөн байна шүү дээ. Тэгсэн мөртлөө тэтгэврээ доод хэмжээгээр тогтоолгоцсон. 1995 онд бол бид нэр шимтгэл суурилсан тэтгэврийн тогтолцоо шилжсэн. 90 он зах зээл шилжсэнээс хойш 5 жилийн үе байгаа. Тэгээ 95 оноос шимтгэлд суурилсан тогтолцоонд бол ингээд шилжсэн. 95 оноос өмнө тэтгэвэр тарсан эмэгтэй тэтгэвэр авагчдын одоо 75% нь 25-аас жийж ажилласан. 95 оноос хойш тэтгэврт гарсан эмэгтэй тэтгэвэр авагч 48% нь ажилласан. 95 оноос тэтгэврт гарсан эрэгтэй тэтгэвэр авагч бас 95% нь ингээд 25-аас дээш ажилласан. 95 оноос хойш тэтгэврт гарсан эрэгтэй тэтгэвэр авагч тий 57% нь 25-аас жийж ажилласан. Тэгэхээр эндээс юу харуулах гэдэг нь гэхээр ерөөсөө бүгдээрээ 25 жилээс дээш ажиллажээ. Тэгсэн мөртлөө яагаад тэтгэврийн хэмжээ ингээд доод хэмжээгээр тогтоогдсон бэ гэдг нь өөрөө шудраг бус байна. Өнөөдрийн энэ тэтгэврийн тогтолцоо энэ тэтгдэг биш тэтгүүлдэг сан болцсон байгаа. Энэ сан хэрвээ цаашдаа 2050 он хүртэл явбал 40 их 80-ийн ийм одоо зарлагтай 25 их 80-ийн орлоготой болох юм байна. Зөрүү нь баг энэ 15 их 80 руу хүрэх юм байна. 2025 онд бол эн чинь 5.3 их 80-ийн зарлагтай байгаа байхгүй одоо. Тэгэхээр жил бүр улсын төсвүүдээр нөхөж тавиад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ орлого зарлага энэ алдагдлыг бид нэр санхүүжүүлж чадгаа бол. Тэгэхээр бид бол цаашаа тэтгэврийг тавих нөхцөл болцоогүй байна гэж. За тэгэхээр тэтгэврийн шинжилгээг бид 6 асуудлыг шийдхийг зорж байна. За нэгт бол тэтгэврийн шинжилгээ хийх хүрээнд бол баталгаад тэтгэвртэй болгох асуудал. Хоёрт бол тэтгэврийн нас, тэтгэвэр удах хувь хэмжээ, ажлуудын тэтгэврийн зах нөхцөлт бол өөрчлөлт хийх. Тогтолцооны шинжилгээ гээд 3 асуудлыг шийднэ. Ингээд нийгмийн даатгалын хууль учраас бичил бизнес эрхлэгчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих давхар гэрээнд шимтгэл тооцохгүй байх гэсэн 6 асуудлыг бол тусгаж өгч байгаа. Нэгдүгээр одоо шийдэл нь юу вэ гэж. Өмнө нь бас манай Абубакир сайд та бүхэнд танилцуулж ирсэн. Өнөөдөр нэг тэтгэвэр авагчийн тоо 504 мянга байна. Энэ бол нөгөө өндөр насны одоо тэтгэвэр тогтоолгосон ахмадууд. За үүн дээр бол бид нэр дунджаар 215 мянган төгрөгийн нэмэгдлийг энэ тэтгэвэр авагч бүр дээр олгоно. Энэ хуулиар бол. Тэгэхээр 215 мянгаыг зүгээр ингээд тэгштэд олгоно гэж бол байхгүй. Баталгаа тэтгэвэр гэдэг бол энэ Швед, Канада, Австрали гээд орнуудад өөрөө нэг жишг болж хэрэгэлдэг ийм систем юм байна. Энэ юу гэхээр доод хэмжээгээр тэтгэвэр авж байгаа ахмадуудынхаа орлогыг илүү баталгаажуулах зорилгоор энэ баталгаа тэтгэвэр гэдэг тэтгэврийн ийм суурийг хийж өгдөг юм. Та өндөр насны тэтгэвэр тогтоолголоо таны ажилласан жилээс шалтгаалаад баталгаа тэтгэвэр гэдэг суурийг хийж өгдөг юм. Тэрээс та бүхэн дээр одоо тэтгэврийг 10% нэмээ биш баталгаа тэтгэвэр гэдэг зүйлийг хийхин тулд жишээ нь бид нэг ялгамжтай байдлаар хийн. Жишээ нь 769 мянган төгрөгийн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгоцсон бол 10 жил ажиллаад 769 мянган төгрөгөөр гарсан бол
151 мянган төгрөгийг баталгаа тэтгэвэр. 15 жил ажилласан бол 176 мянган төгрөг. 20 жил ажилласан бол 201 мянган төгрөг. 25 жил ажилласан бол 226 мянган төгрөг. Сая төгрөгөөр тэтгэвэр тогтоологдсон байвал 10 жил бол 140 гээд ингээд нэмэх шийдлийг одоо бас ингээд санал болгож байна. Тэгэхээр энэ тогтолцооны дагуу бол баталгаа тэтгэвэртэй болгосноор энэ бага орлоготой тэтгэвэр авч байгаа нийгмийн хамгааллын баталгааг бий болгоно. Олон жил шимтгэл төлсөн ч бага цалинтай байсан, бусдыг асарж байсан, цөөн жил ажилласан иргэдэд бол нэмэлт бат хуваарай хөдөлмөр эрхэлж ийсэн. Нөгөө бичил бизнес эрхэлж ийсэн. Албан бус салбарт ажиллагчид нэмэлт баталгааг санал болгосноор олон жил шимтгэл төлөхийг нь урамшуулна. Баталгаа тэтгэврийн хэмжээ үндсэн тэтгэврээс хамаарах боловч ахмад насны сар болго ийм 100 мянган төгрөг авна гэж. Ийм одоо баталгаа тэтгэврийг бол хийж өгч байгаа. За хоёрт бол итгэл зүйрийн асуудлыг бол одоо манай ахмадууд их ярьдаг. Тэгээ мэдээж хязгаарлагдмал нөөц байгаа учраас бид бас хүнчлэлийн ярээр хүлээж ийх ёстой. Гэхдээ тогтолцоог өөрчилсөн цагт бол бид нар цаашаа зөв алхах гэж бодож байна. Эхний байдал бол 500 дээр 4 мянган тэтгэвэр авагч нар дээр 100-аас 300 мянган төгрөгийн ажилласан жилийн шалтгаалсан баталгаа тэтгэврийг бүгдд нь одоо ингэ нэмж өгөх нь байна. Хоёрт бол нэг 141 мянга 27 хүн байна. Энэ хүмүүс бол өөрөө юу вэ гэхээр 2013 оноос өмнөх тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаар 1.4 сая байхад тэтгэвэр тогтоологсон манай ахмадууд. Тэгээ 13 онд тэтгэвэр тогтоологоход цалин 1.4 саяас бодсоо. Гэтэл 18 онд тэтгэвэрт гарсан хүмүүсийг 2.4 саяас бодсоо. 4-5 жилийн зөрөөдөө гарсан мөртлөө адилхан жил ажилласан мөртлөө зарим нь надаас бага жил ажилласан мөртлөө надаас өндөр тэтгэвэр тогтоологдсон байгаа шудраг биш байна гэж хэлдэг. Тэр итгэл зүйрийн асуудал. Тэгэхээр үүн дээр 141,027 хүнийг бид нар одоо бүгдийг нь 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг нь бодож шинжилнэ гэж. Ийм одоо зохицуултыг хийж байгаа. Тэгэхээр одоо ингэж одоо тоонуудыг гаргацсан тэтгэвэр 2.4 саяас бодоход хэдээр нэмэгдэх вэ гэдэг дээр бол та бүхэн харж байна. Дундаж нэмэгдэл бол ингээд яаж одоо нэмэгдэх үү? Тэтгэврийн доод хэмжээнээс одоо 3 саяар бага байвал 1.2 саяас 1.4 сая хооронд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 байвал гээд нэмэгдлүүдийг нь ингэж тусгаж өгсөн. Тэгэхээр нэгсэндээ бол 13 оноос өмнө тэтгэврт гарцсан байсан иргэд 1.4 саяас бодуулсан байсан бол бүгдийг нь 2.4 саяас бодуулснараа энэ итгэл зүйрийг шийдэх болцоо бол одоо бий болж байгаа. За мөн энэ тогтолцооны шинжил гэдэг бол өөрөө юу вэ гэхээр 25 жилээс дээш жил шимтгэл төлсөн жил тутамд олгодог цалингийн 1.5% нэмэгдэл байдгийг бид нар энэ хуулиар 2% болгож байгаа, нэмэгдүүлж байгаа. 35 жил ажиллах юм бол нөгөө цалингийнхаа 67.5%-аар тэтгэвэр тогтоологддог байсан бол үүнийг нь 72.5% болгож нэмэгдүүлж байгаа. Жишээ нь ажилласан жилийг бас урамшуулж байна гэсэн. Тэгэхээр илүү олон жил төлөвл илүү өндөр тэтгэвэртэй болохыг илүү дэмжиж өгч байна гэж ойлгож байна. Жишээ нь 57 одоо эмэгтэй даатгуулагч би дахиад 3 жил ажиллаад 60-таа тэтгэврт гарья гэж хүсвэл жил болгон 4% нэмэгдүүд тооцсон. Жишээ жил болгон 57-тоо биш 60-таа тэтгэврт гарвал тэтгэвэр тогтооход нь 12% нэмэгдэл тооцсон. Өмнө нь гарыг гэвэл 4%-аар жил болгон хасна. Тэгэхээр илүү олон жил шимтгэл төлөвлөхийг урамшуулж байна. Тэгэхээр манай өнөөдрийн тэтгэвэр авж байгаа ахмадууд та нар юу бодох ёстой гэхээр тэтгэврийн сан алдагдaltaгүй болоосоо гэж бодох ёстой. Тэгэхээр өнөөдрийн хөдөлмөр эрхэлж байгаа та бүхний үр хүүхдүүд шимтгэл төлөөсөө илүү олон жил төлөөсөө төлөөд эргээд тэтгэвэр өндөр тогтоолгоосоо гэдэг сэтлийг нь төрүүлж өгөх ёстой. Тэгэхээр өнөөдөр тэр залуучууд та бүхний үр хүүхэд идэвхтэй ажиллаад шимтгэлээ ахиу төлөөд байвал та бүхний тэтгэврийг тооцоход тэтгэвэр нэмэгдүүлэхэд төр засагт маш том нэмэртэй байна. Тэгэхгүйгээр залуучууд нөгөө ингээд хөдөлмөр эрхлээд ч олон жил төлөөд ч тэтгэвэр өндөр байхгүйгээс хойш энийг татвар шиг юм төлж яах юм бэ?
ийм сэдэлтэй байгаа гэвэл энэ сан дампуурал байна. Тэтгэвэр нэмэх гэхээр бид нар нөгөө төсөв санхүүнд хүрэхгүй ийм л нөхцөл байдалтай. Тэр нэг талаараа бол залуучуудыг илүү ажил хийлгэх сэдлийг нөхөхийн тулд бид нар нөгөө олон жил шимтгэл төлөхийг нь урамшуулад байна гэж та бүхэн бол ойлгох ёстой. Тэгэж байж энэ тэтгэвэр өөрөө нөгөө даатгуулагч олонтоо болноо. Даатгуулагчийн хамар хүрээг тэлье. Хүрээгээ өргөжүүлье. Олон жил шимтгэл төлүүлье. Түүнийх нь хэрээр одоо энэ сангийнхаа орлого зарлалын алдагдлыг бууруулъя гэдэг ийм зорилготой. За ингээд нэг нэрийн данс гэж нэг юм байт юм байна. Энэ нэг 1960 оноос хойш төрсэн бүх даатгуулагчдад 2000 онд нэг юм хийсвэр нэрийн данс ингээд үүсгэжжээ. За дараа нь 2015 оноос тэтгэвэр огцон буурах гээд байсан тул аргаа бараад одоо ингээд нэг юм хийжээ. Нөгөө 70 оноос хойш төрөсдгийг хамруулахаар хойшлуулсан юм байна. Тэгээд 79 оны ахмадууд гэж хэлсэн гээд намайг одоо нөгөө чөтөр шоолоод байна шүү дээ. Тэр чинь юу гэхээр 15 оноос тэтгэвэр нь огцон буурах гээд байсан учраас 60 оны 79 он болго хойшлуулчих. Тэгсэн чи энэ нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгосон хүн 264 мянга байсан чинь сонголт өгсөн чинь 8 хүн сонгосон юм байна. Тэгээ нэрийн дансны аргыг сонгоно гэдэг бол нөгөө орлогоороо зарлагаа санхүүжүүлж байгаа юм байна л тэ. Тийм л тэтгэвэр байхгүй. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь 78 оноос хойш төрсэн хүмүүс хэрвээ тэтгэврт гарвал тэр хүмүүсийн тэтгэвэр нөгөө 79 оноос хойш нэрийн дансны аргыг сонгосон 79 оныхны тэтгэвэр хоёрын зөрөө одоо бараг 40% юм байна шүү дээ. Тэгэхээр хэн 79 оныхын хэн тэр нэрийн дансыг сонгох вэ? Нэг жилээр насны зөрөөтэй мөртлөө жилийн зөрөөтэй тэтгэвэр тарсан чинь 78 оныхоо 40% илүү тооцогдохоор нэрийн дансны арга сонгохгүй шүү дээ. Тэгэхээр нэрийн дансны арга чинь бол амьдралгүй юм байна гэдг нь харагдаж байна. Тийм учраас энэ дэлхийн 170 гаруй орноос ердөө 8х нь хэрэгжилж байгаа энэ нэрийн дансны аргыг сонгох нь бол одоо буруу. Тийм учраас бид нар бол хагас хуримтлал руу шилжих ёстой гэдэг ийм одоо бодлогыг барьж байгаа. Цаашдаа энэ сангаа эрүүлжүүлэх ёстой гэдэг утгаар нь бас шинжилгээг зэрэг хийж явах ёстой шүү дээ. Тэгээс би одоо төсвөө нэг шахаж жагаад нэг хэмэлт үүсгэж жагаад өнөөдөр нэг 504 мянган ахмад байна. Бүгдэнд нэг 15% нэмэгдэл өглөө гэвэл ингэж явсаар байгаа өнөөдөр хүрсэн байхгүй. Итгэл зүрээ шийддэггүй. Олон жил тавьсан шимтгэлийг урамшуулдаггүй. Зөрөө нарилдаггүй. Тэгээ ингэж байхаар нөгөө багч байна уу, ихч байна уу бүгдэнд нь ингээд тэгшдгээ 10%. Ямар ч үр дүнгүй ингээд яваад байсан. Тийм учраас бол бид нар энэ асуудлыг шийдэхдээ бол хагас хуримтлал руу шилжих алхмыг бол зайлшгүй хийх ёстой. Хагас хуримтлал руу шилжнэ гэдэг бол бас одоо дэвшил байх ёстой. Тэгэхээр тухайн иргэн цалингаасаа 1%-ийнхаа одоо шимтгэлийг хуримтлалт хийя гэж сонгож болно. За энэ 1% би хуримтлалт хийя. За тэгээд 1%-ийг та хийж байгаа учраас засгийн газар 0.5% хийя. 1.5% хуримтлал руу очих нь шүү дээ. Тэгээ энэ хуримтлалыг чинь бид нар тэр нийгмийн даатгалын багц хуулиар тухайн үед нэг мөнгөжүүлнэ гэж зориод эхэлсэн. Тэгээ одоо бол 1.5 их 80 хуримтлах ёстой байсан чинь одоо 393 тэрбум төгрөгл байгаа юм байна. Нэг өсөндөө бол энэ хуримтлал үүсгээд тэр хуримтлалаа яаж хүүлж, яаж өгөөжийг нь бий болгож, яаж иргэдтэй хүртээхээ шийдвэрлэж чадаагүй юм байна. Шийдвэрлэж чадаагүй юм. Тэгэхэд нэг маш энгийн юм нь бол нийгмийн даатгалын сан дээр ирсэн мөнгийг аваачаад нөгөө хөрөнгө оруулалтын санд хийдэг ч юм уу, хувьцаа авдаг ч юм уу, засгийн газрын бонд авдаг ч юм уу, үнд цаас авдаг ч юм уу, эргэлдүүлэх шийдлийг огт хийхгүй хамгийн амар хэлбараар нь гээд нөгөө санд ирсэн иргэдийн шимтгэлүүдийг нэгтгэж жагаад банкнд аваач хийгээд тэгээд нөгөө банк нь буцаагаад иргэдэд өндөр хүүтэй зээлээд тэгээ банкнд дампуурчих байгаа. Тэгээ ийм тогтолцоо бол өөрөө ингээд энд хүргэсэн. Тэгэхээр хуримтлал руу шилжүүлнэ гэдэг бол бид нар одоо 2 сая сарын цалинтай хүн байлаа гэж бодоход цалингийн 1%-ийг нь засгийн газрын 50%-ийн дэмжлэгтэй хамт хийгээд жилд 10% нэмэгдэл буюу одоо хадгаламжийн үүтэй адилхан арай 16-7 хүрэхгүй. Тэгвэл нэг 10%-аар
ингээ бодоод үзэхээр 10 жил тэтгэвэр болгож авах юм бол жилд 5 сая, 25 жилийн дараа 50 сая лэгдэх юм байна. Таны хуримтлагдсан тэр 1%-аар засгийн газрын бонд авах уу, үнд цаас авах уу, хувьцаа авах уу гэдгийг иргэд өөрөө гар утсан дээр ирсэн шийддэг ийм одоо шийдлийг ингээ бид нар нэвтрүүлнэ. Тэгээ энэ хуримтлалын сан, энэ хуримтлал үүсгээд байгаа тэр хуримтлалыг бол тэр хөрөнгө оруулалтын менежментийн мэрэгсэн компаниар өдөрдуулаад банкнд хүлэхгүйгээр өдөрдуулаад тэр менежментийн компани нь өөрөө ашигтай бонд руу, үнд цаас руу, хувьцаа руу оруулж чадвал нөгөө Австралийн ахмадууд гэдэг байгаа чинь энэ багхгүй. Тэр тэтгэврийн сан нь иргэдийнхээ хуримтлалыг авч хагаад Rio Tinto гэдэг компани оюутлогоо дээр ингээд энэ хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Энээс хувьцаа авчвал манай ахмадууд өв хишгийг хүртэх юм байна гэд авчгаар дамжаад энэ зэсийн үн өсгөр дагаад өсдгөл ийм л тогтолцоо шүү дээ. Тэгэхээр та бүхний хуримтлуулсан 1% хуримтлалыг ямар нэгэн ашигтай зүйлд хөрөнгө оруулж чадвал түүнийхээ хэрээр өснөө л гэдэг хэвгүй. Тэгэхээр ингэж хагас хуримтлал руу шилжүүлье гэж ингэж зорж байгаа. Тийм учраас энэ хяналтаа бол манай ахмадууд өөрөө хийх ёстой. Залуучууд хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс өөрөө хийх ёстой. Хуримтлалыг хаашаа хийх вэ гэдгийг. За мөн одоо яг засгийн газраас өргөн мэдүүлсэн хувийн нэмэлт тэтгэврийн хууль одоо хэлц хэсгийн дэмжигдсэн. Энэ удаагийн одоо чуулганаар маргааш ороод ингээ хэлц хэсгийн дэмжигдэнэ. Энэ хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг бол бас хамтдагч одоо батлах ёстой. Хувийн нэмэлт тэтгэврийн хууль гэдэг бол цалингийнхаа за одоо тодорхой хуваар ч юм уу өөрөө сонгоод орлогоороо хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж болно. Тэр сан өөрөө та бүхэн бүтээгдэхүүнээ санал болгоно. Та одоо ингээ манай санд цалингийнхаа 2% хийвэл та одоо нэг удаа имчилгээнд явж болно шүү гэдэг юм уу. Тэ одоо өөр боломжуудыг санал болгоно шүү дээ. Банк шиг бүтээгдэхүүн шиг. Ингэж чадаад байвал хувийн нэмэлт тэтгэврийн одоо сангууд бол Монголд одоо зөндөө байгуулагдсан. Жишээ нь одоо банкуд те голомтын тэтгэврийн сан энэ төр бол одоо эхнээсээ ахмадууд тэтгэврт гараад эхэлсэн юм билэ. Тэгээд тэд бол яаж яах гэхээр жилд багадаа бараг 14-5 орчим хувь хуримтлалыг чи үржүүлж байгаа байхгүй. А энэ яагаад явдггүй вэ гэхээр энд өөрөө нөгөө шимтгэл төлж байгаа тэр хэсгийг нь хувь хүний орлогын албан татвар, аж ахуй нэгжийн одоо нөгөө орлогын албан татвар тавиад ингээд байхаар ашиггүй байгаад байдаг. Тэгэхээр бид нар хуулиараа энэ татваруудыг нь хөнгөлөөд өгч байгаа. Тийшээ хийсэн бол хөнгөлөгднө л гэсэн. Тэгэхээр тэнд байгаа таны хуримтлал өсөх ийм боломж бол болцоо бол бүрдэж байгаа. Ингэж чадвал банк суурьтай, банк тулгууртай биш санхүүгийн зах зээлийн суурьтай ийм эдийн засагтай болно. Тэг би бүхэлдээс ингэж харж байгаа. Тэтгэврийн шинжилгээр дамжуулж эдийн засгийнхаа энэ нэг тулгууртай зөвхөн банкн дээр ингэ суурилсан энэ эдийн засгийг санхүүгийн салбар суурьтай болгохын тулд энд иргэн болгоны оролцоо чухал. Тэгжиж иргэд тэр хувьцаа авдаг, санхүүгийн зах зээл дээр оролцдог, тэтгэврээрээ дамжуул тэр бонд, үнд цаасны арилжаанд оролцдог болж иж эдийн засаг өөрөө хоёр тулгууртай болно. Тэгэхээр энэ тэтгэврийн шинжил бол 3 давхаргатай, 3 их үүсвэртэй, 3 одоо тулгууртай гэж ойлгож болно. За баталгаа тэтгэврийг буюу энэ 504 мянган тэтгэвэр авагч нар буюу 10-аас доошгүй жил ажилласан тэтгэврийн насанд хүрсэн хүн бүрт 100 мянгаас 300 мянган төгрөгийн баталгаа тэтгэвэр шууд олгоно гэсэн. Энэ бол ажилласан жилийн шалтгаал. Энэ бол нэг удаагийн одоо нөгөө хувьцаа тараадаг шиг насны хишиг өгдөг шиг ажил биш шүү дээ. Энэ бол сар болгон авах бололцоотой үндсэн тэтгэвэр. За тэтгэврийн даатгалын сангаас авах тэтгэвэр буюу одоо мэдээж одоо 3 тулгууртай болж байгаа учраас хагас өрөвдлийн сонголттой олон одоогийн тэтгэврийг илүү сайжруулах бодлого байна. Дээрээс нь хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн 3 ийм тулгууртай байна гэж үзэж байна. Дээрээс нь саяны тэтгэврийн зөрөөг арилгах 140 орчим мянган хүний тэтгэврийн зөрөө буюу итгэл зүрийн асуудлыг ингээд шийдвэрлэв. За мэдээж хуулинд байгаа тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ гэдэг. Энэ заалтыг жил болгон засгийн газар хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ итгэл зүрийг шийдчихийж энэ баталгаа тэтгэврийг олон жил ажилласан
хөдөлмөрийг урамшуулж ийж түүний араас нөө инфляцтай уялдуулж 10% нэмэгдэл хийвэл ялгамжтай байдлаар шудраг байдлаар тэтгэвэр нэмэгдэж эхэлнэ. А ингэж шийдэхгүй бол одоо амар хялбараар гээл байгаа мөнгөндөө тааруулаад бүгдийг нэмчихъя гэвэл энэ үр дүнд хүрэхгүй гэж. За энэ бол мэдээж нөө нийгмийн даатгалын хууль учраас ямар одоо боломж олцог бий болох вэ энэ хуулиар. А өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа залуучууд илүү одоо идэвхтэй ажилласаа шимтгэл илүү төлөөсөө л гэж өнөөдрийн тэтгэвэр авж байгаа ахмадууд бол бодох ёстой. Тийм учраас өнөөдрийн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг буюу одоо оюутнуудыг жишээ нь одоо 22 нас хүртэлх насны оюутнууд хөдөлмөр эрхлүүл ажил олж ажилтны аль бол нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлж байгаа. Бүрэн чөлөөлж байгаа. Яг тэгэхээр оюутнууд ажил эрхлэхдээ шимтгэл төлөхгүй гэсэн. За даатгуулагч хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхлүүл. Одоо ингээд гэрээт ажилтнууд байдаг. Олон гэрээтэй ажил хийдэг. Хоёр хүртэлх одоо гэрээг өөрөө сонгоод нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Бусад одоо гэрээн дээр нь ажил гүйцэтгэх гэрээн дээр шимтгэл төлөхгүй гэдэг ийм одоо боломжуудыг эндээс бий болгож байгаа. За мөн одоо бичил бизнес эрхэлж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, нөгөө цайны газар, кофе шоп, талхны цех, мэг гэд би сая бол 146 үйл ажиллагааг зөвшөөрлгүйгээр эрхэлгээд ингээд эдгээр хүмүүс чинь ингээд мэдээлэл өгөөд эхэлж байгаа шүү дээ. Хүнд суртал бууруулгын чөлөөлөе гэдэг бодлогоо өрөөд. Энэ хүмүүс энд бичил бизнес эрхэлж байгаа одоо өсчин ажиллуулж байгаа ч гэдэг юм уу. Эдгээр хүмүүс яг энэ Солонгос, Франц, Япон, Герман, Англи, Сингапурын жишгийн дагуу одоо 3 хүртэлх ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлүүлнэ. 5 хүртэлх ажилтнаа жижиг компани байж болно. 3 хүртэлх ажилтнаа бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлүүлнэ. Өсчин одоо гурлаа ажилтдаг өсчин байлаа гэхэд гурлаа нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгднө гэж үзэж байгаа. За мөн цаашаа яаж энэ албан бус хөдөлмөр эрхэлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй иргэдийг төлөвлөдөг болох вэ? Албан бус хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд эхэлье гэдэг өөрөө хүсэл сонирхлоо илэрхийлвэл 24 хүртэлх сарын хугацаанд 50% хөнгөлнө гэж. Шимтгэл төлөё гэдээ ирвэл 24 хүртэл сар хугацаанд 50% хөнгөлж тэдгэрийг одоо дэмжинэ гэж ийм нийгмийн даатгалын шимтгэлийг бол оруулсан. За тэгэхээр энэ бол бас бодиттой нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлт бол болж өгнө. Тэгэхээр энэ тогтолцооны шинжил бол өөрөө хөдөлмөрийн үр шимийг ирээдүйн эрсдлээс хамгаалах зорилготой, ажил хийх хөшүүрийг бий болгох зорилготой, баталгаа тэтгэврийг бий болгох зорилготой, нийгмийн даатгалын хамралтыг нэмэх зорилготой, илүү олон жил төлсөн нь илүү авна гэдэг ийм зарчимтай 3 давхар шин тогтолцоотой мөнгө хуримтлал засгийн газраас олгох урамшуулалтаа хагас хуримтлал руу шилжсэн дээрээс нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлт хөнгөлтийг бий болгосон буюу өнөөдөр өндөр цалин авдаг одоо жишээ нь 10 саяын цалин авдаг төсөл дээр ажилладаг хүн байлаа гэхэд ажилтан бол 792 мянган 10 дахин нэмэгдүүлснээр тэнцэх хэмжээгээр тэр нийгмийн даатгалын шимтгэл төлөөд байдаг. Ажил олгогч тал буюу компани өөрөө Монгол хүнд 20 сая төгрөгийн өндөр цалин өгснөөхөө хариуд 20 саяасаа нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчийн өмнөөс төлөхөөр өндөр цалин өгж байгаа компани аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого байхгүй. Тийм учраас тухайн хүнд 20 сая төгрөг өгсөн байсан ч гэсэн 792-ыг хөдөлмөрийн эрсдлийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр тэнцэх хэмжээгээр нь ажилтнч ба ажил олгогчтой шимтгэл тэр 12.3% төлнө л гэж. Тэгэхээр компанигч дэмжсэн, ажилтныг ч дэмжсэн, албан бус хөдөлмөр эрхлэгч нарыг ч дэмжсэн, өнөөдрийн ахмадуудыгаач дэмжсэн, ирээдүйд тэтгэврт гарах өнөөдөр 50 настай ирээд нэг 10 жил ажиллах иргэдийгээс дэмжсэн, бүр их залуучуудыгаас дэмжсэн ийм л одоо бодлого байхгүй. Тэгжиж энэ тогтолцоо өөрөө зөв хөдөлж эхлүүл бид нар инфляцтай уялдуулаад жил бүр тэтгэврээ нэмээ явахад бол ямар ч одоо асуудал үүсэхгүй энэ тогтолцооны шинжил явснаар бол хүн болгон эндээс одоо хож гэдэг ийм зарчим бол байна гэж үзэж байгаа. Өнөөдрийн тэтгэвэр авагч нар бүгдээрээ нэмэгдэлтэй авах нь байна. Зөрүүн тодорхой хэмжээнд арилгах нь байна. Зөрүү арилгасныхаа зөрүүнүүдийг бодуулаад дээрээс нь баталгаа тэтгэврээ нэмээ авах нь шүү дээ. Жишээ нь 1.4 саяас бодуулсан бол
2.4 саяас бодуулаад эхлэхээр итгэл зүйл дээр зөрөө гараад эхлэсний дараа тэгээд баталгаа тэтгэвэр дахиад 100-аас 300 мянган нэмэт өгнө л гэсэн. Ийм л одоо зарчим байхгүй. Тэгжээж цаашаа энэ тэтгэврийн тогтолцоо илүү амьтай байна. Тэгээд дээрэс нь энэ нийгмийн даатгалын сангийнхаа зарлагыг бууруулахыг л одоо бид хүсэж байна. Мэдээж нийгмийн даатгалын сангийнхаа хамрах хүрээг өргөжүүлэх гэдэг шүү дээ. Ерөөсөө одоо халамжийн гэхээс илүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжээ. Та бүхэн бас энэ татварын шинжилэл дээр бас жишээ нь засгийн газар бол үеийн засгийн газар татварын шинжилэл хий гэж зорддог. Гэхдээ манай засгийн газар шиг 2.3 их найдын төсөвт ачаал үүсгэж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинжилгээг бол өнгөрсөн хугацаанд хийж байгаагүй. Жишээ нь манай засгийн газар өргөн мэдүүлсэн хуулиар хувь хүний орлогын албан татврын 792 хүртэлх орлогыг хувь хүний орлогын албан татвараас ингэ чөлөөлж байгаа. 2 саяын цалинтай хүн 792 дээрээс тэглээд эхлэхээр 79200 карманд нөл. За одоо сая Ардсан намын гишүүдээ яриад байгаа ажлын хэсэгтээ бид нэгдсэн шийдэл төрсөн. 27 оны 1 сарын 1-ээс 792 мянган төгрөгийг орлогын албан татвараас чөлөөлөөд 792-оос 2 сая төгрөг орлого дээр нь 1%. 28 оны 1 сарын 1-ээс бодно гэж. Ингээд эхлэхээр 2 сая төгрөгийн цалинтай хүн нэг карманд 188 мянган төгрөг үлдэнэ. Гол бодлого нь. Карманд мөнгө үлдээх гэж. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 1% төлдөг. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компани тэрнээс доош бол 1% төлдөг. Энийг бид нар 2.5 тэрбум төгрөг болгож байгаа. Тэгэхээр 180 мянган компанийг бид нар ажлын байр нэмэгдүүлж байгааг нь дэмжиж байгаа. Аж ахуй нэгжийн орлогын татвар 1% болго. Нөөтийн суудхан төлөгчийн босго 50 сая байдаг. Нөөтийн суудхан төлөгчийн босгыг 400 сая түргэж байгаа. Ингээд эхлэхээр 400 саяас бага бол жижиг аж ахуй нэгжүүд нөөт төлөгч биш болно л гэсэн. Гэхдээ нөөтийн бүртгэл бол хэвээр үргэлжлэн 100% буцааж олгогдно л. Тэгэхээр 23 мянган компаниг энд дэмжиж байгаа. Гайлаар бараа бүтээгдэхүүн оруулаад ирдэг. Нөөтөө төлгээд байдаг. 2 сарын дараа нөөтөө төлж болно л гэж. Нийгмийн даатгалын өртөө, татварын өртөө. Сая одоо бид нар чинь нөгөө данс нээсэн гэдэг. Та бүхэн сонс. Данс нээхэд өнөөдөр 72 тэрбум төгрөг төлсөн байгаа шүү дээ. Дансын сарын хугацаанд нээхэд тэр олон компаниуд үйл ажиллагаагаа сэргээгээд 72 тэрбум төгрөг төлсөн. Төр иргэддээ итгэл үр дүн гардаг. Түүн шиг бид нар татварын өртөөч вэ, нийгмийн даатгалын шимтгэлийн өртөөч вэ, тухайн компаниг цалин өлсөд тавиач гэд боломж олгоод цалингийнх нь 20%-ийг хаахгүй үлдээж байгаа. Өртөөч байсан. Үйл ажиллагаа явуул. Хааснаар хязгаарласнаар ямар ч үр дүн хүрэхгүй шин. Тэгэхээр ийм одоо шинжилгүүдийг энд хийж өгсөн. Дээрэс нь залуучуудын салбар одоо мэдээлэл технологийн салбарын дээр бид нар гар утсан дээр компани байгуулахыг одоо ингээд бизнес эрх чөлөөний хуулиар бүрэн зөвшөөрч байна. Гар утсаар мэдээллийн технологийн компани аппликейшнаар ороод байгуулвал аж ахуй нэгжийн орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байгаа. Одоо энэ залуучууд энэ мэдээллийн технологийн салбарт ингээд ажиллаж шин. Тэгэхээр энэ татварын шинжил бол өөрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого байхгүй. Гэтэл манай энэ нөгөө сөрөг хүчнийх нь надтай юу гэж мэдгэцээдсэн бэ гэхээр 7 янзын орлогыг бүгдийг 1% болгох гэж. Хувь хүний орлогын албан татварыг 10 сая ч байсан 15 саяын цалинтай ч байсан бүгдийг 1% болгох гэдэг байна. Одооны тогтолцоо юу вэ гэхээр 10 саяас дээш цалинтай бол давсан орлогын 15%. 15 саяас дээш орлоготой бол давсан орлогын 20%-ийг хувь хүний орлогын албан татвар төлдөг гэхгүй. 10 сая хүртлээ 10%, 13 сая орлоготой бол 3 сая дээрээс нь 15%, 16 сая орлоготой бол 1 сая дээрээс нь 20%. Энэ бол юу гэхээр шатлсан татвар. Нэг өсөндөө илүү олвол илүү төл гэдэг зарчим байхгүй. Татвар гэдэг бол өөр нийгмийн баялагын хуваарлт. Тэгжиж эргээд энэ хот тогчлолтоо, энэ үйлчилгээгээ, энэ сургууль цэцэрлэгээ, энэ бага орлоготой иргэдийгээ төр авч явдаг. Гэтэл манай сөрөг хүчний зүгээс юу гэдэг нэхэр
Гэхдээ баг орлоготой иргэд ямар хамаатай юм бэ? Бүгдийг нь ингээд нэг болгооч ээ. Одоо та нар бодлоо 20 саяын цалин авч байгаа хүн 1% төлөх юм уу? Орлогын албанд. Энэ улс чинь цаашаа яах юм? Яаж амьдрах? Энэ их популизм бол өнөөдөр бол юунд хүрэхийг би бол хэлж мэдэхгүй. Энэ их хэд их популяр улс төржилт. Тэгээд энэ намын гишүүдтэй юу гэж бид нар ярьсан бэхээр ойлголцол төрье. Харин 2 сая хүртэлх цалин дээр бол ярилцъя. 20 сая хүртэлх цалин дээр 792-оос бид нар тэглэсэн юм чинь 792-оос 2 сая хүртэлх дээр нь 1% болгоул энэ бол харин бага орлоготой иргэдэд дэмжиж байгаа бодлого муу юм байна гэж байгаа. Гэхдээ хүн болгонд хамаатай. 6 саяын цалинтай хүн 792-оос тэглэхээр 79200 үлдэнэ. 792-оос 2 сая орлого дээр 1% авахаар нийтдээ 180 мянга 6 сая орлоготой хүн дээр ч үлдэнэ, 3 сая орлоготой хүн дээр ч үлдэнэ, 5 сая орлоготой хүн дээр ч үлдэнэ гэж. Тэгэхээр энэ бол өөрөө хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжээ. Ер нь одоо ингээд хөдөлмөрлөж байвал хүн сайхан амьдрдаг болохгүй бол зүгээр суугаад сайхан амьдрна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ залуучуудыг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс та нар ажил хөдөлмөрлүүл чи сайхан амьдрна гэж ийм болохгүй бол сонгуульд өгөхөд эхлэхээр л янз бүрийн юм гаргаж ирээд энэ нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээр тооцно гэж хүн таалагдахын тулд даваачлал гараад энэ 7 жил байсан шүү дээ. Гинт 5 жил болоод энэний хор уршигыг хэн хүртдэг вэхээр тухайн үед хүмүүс алга ташдаг ч гэсэн эргээд ахмадууд хүртэж байгаа. Тэтгэвэр нэмий гэхээр нийгмийн даатгалын санд жил 1.6 их найдыг төсөв тавьж шít. Энд чинь 2050 онд 7 дахин өсөх гээд шít. Тэгээ бид цаашаа энэ улсыг яаж авч явах вэ гэдгийг бодох хүн энэ улсад их ховор байна шít. Тэгээд ингэж хэвлэлтийн 1% болгол гой сайхан бол та нар тийм нөөтийн буцаалтыг нэмэгдүүлээ гэж нэг баах ярил. Би энийг бол дэмждэгвэ гэдгээ би хэлсэн. Түүний оронд нөөтийн суудхан төлөгчийн босхийг 400 сая болгочвол 23 мянган жижиг аж ахуй нэгжүүд нөөтөс чөлөөлөгдөх гэнэ. 23 мянган аж ахуй нэгжүүд 50 амгалан ажиллавал нэг компани цаана бас нэг 5-6 хүн ажилд авах гээд байна. Энэ чинь хөдөлмөр эрхлэлтийг ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого гэхэд хэрэглээг дэмжиж гэдээ хариад байгаа. Нөөтийн нөгөө буцаалтыг 2% нэмэгдүүлэхээр хэн нөөтийн буцаалтаар 2% нэмэгдүүлснээр хэн дүүршим өгнө гэхээр 300 сая төгрөгийн машин авч байгаа хүн л нөөтийнхөө буцаалтыг 2 дахин нэмэгдүүлнэ шүү дээ. Гэтэл та нар хүнсний дэлгүүрт ороод нөөт чи 2 дахин нэмэгдлээгээд ямар асуудал шийдэгдэв. 10-20 мянган нөөтийн баримт бичүүлж аваад тэр нь 10 мянга авдаг бол 20 мянга л болно. Ахмадууд өнөөдөр иргэд дэлгүүрт ороод нэг талх сүү, нэг гурил будаа өөр юу авч байгаа. Тэгээ энэ дээр нэг 2 нэмэгдүүлээ нэмэр болно гэдэг. Энийний цаана дандаа одоо нөгөө өндөр орлоготой иргэдэд дэмжих бодлого л цаана яваад байгаа. Ерөөс нөөтийг 2 дахин нэмэгдүүлэх ёстой гэж орилоод байгаа. Энийний уршигыг бол их аюултайгаар хүртэн шүү. Хэрэглээг дэмжих бодлого энэ бол 300 сая машинтай хүн үнэхээр их одоо буцаалт авах юм бэл. Ерөөс харин иргэд бол авахгүй байхгүй. Тэгээ би энийг тэр мэтгэлцээнээр би тайлбарлаад байгаа шүү дээ. Тэгээ та нар харсан. Одоо ер нь жоохон үннээ ярьдаг болох хэвээр. Бид нар бол цааш үннээ яриад тэгээ асуудлаа шийдээд ингээ явахгүй бол одоо ингээд л нэг юм сандал суудал яриад одоо тэгэл манай их хурал дээр одоо харж байгаа шүү дээ. Тэгээд ямар хууль хилцээд манай сүрэг хүчнийхээ яриад сууж байна. Ерөнхийдөө ерөнхийлөгч хоёрыг энэ дээрээс нь буулгая гэж гонов ингээд зарчмын зөрүүтэй санал манал гэл ингээд. Энэ дэр дээрээ суун уу, доороо суун уу тэр нэгдүгээр асуудал болчиход байгаа юм уу? Хаанд сууж болно шүү дээ тэр тийм эс. Хүсвэл тэгээ би хуулиа батлаа л гэсэн. Тэр тийм чухал юм уу? Ард түмний ахуй амьдрал. Ард түмний ахуй амьдралыг ботсон зүйл ярихгүй нэг сандал, суудлаа, албан тушаал тэгээд нэг юм ярьж л зөв юм шиг юм нэг хэрүүл тэмцлийн орон болчиход байна. Тэгэхээр түүнтэй зэрэгцүүлээд бид нар энэ ажил хэрэгээ явуулъя. Тэгэхээр татварын шинжил бол одоо ингээд маргааш чуулганаар татварын хууль хэлцэх шиг. Одоо анхны хэлцүүлэг ороо энэ чуулганаар би татварын хуулиа батлана. Ингээд энэ нийгмийн даатгалын хууль батлагдана. Ингээд эхлэхээр би нэг намар гихт бол асар олон компани аж ахуй нэгжүүдэд дэм тус болно л гэж бодож байгаа. Энэ тэтгэврийн хуулийг хэрвээ одоо ингээд их хурд баталчвал
би төсвийн тодтгол эх оны төсөв хоёрыг хуулийнхаа хугацаанд өргөн мэдүүлнэ. За тэгээ ер нь ихэнх шинжилгээ 27 оны 1 сарын 1 гэж байгаа. Хэрэв хууль хурдан хугацаанд ингээ батлагдчихвал одоо 10 сарын 1-ээс баталгаа тэтгэврээ одоо өгөх боломж байна гэж би одоо харж байгаа. А тэрээс биш одоо байгаа мөнгө аваачаад ингээ ахмадууд ингээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагын санал тавиад байна. За одоо ингээ би ерөнхий сайд юм чин гарч ирээд ноогдлаа шиг тараана гэд нэг юм яриад ингээ би ахмадууд та бүхэндээ 100,000 төгрөг өгнө мөгнө гэд хууль оруулаад ингээ агуу ингээ попорч бас болно л доо. Гэхдээ энэ бол үр дүнгүй. Энэ итгэл зүйр шийдэхгүйгээр, энэ тэтгэвэр шийдэхгүйгээр, шимтгэлийн олон жилийг дэмжихгүйгээр, тогтолцоог бүхэлд нь харахгүйгээр бие биенээсээ уралдаж юм амлсаар байтал явах байл. Тэгэхээр ахмадууд маань юутай ч энэ хууль батлагдвал хүн болгонд хамаатан байна гэж бодорой. Дээрээс нь өнөөдрийн хөтөлмөр эхэлж байгаа хүмүүс бас хамаатан байна. Танаа хүүхдүүд чинь би шимтгэл төлөе гэдэг ирмэлцэлтэй болно. За би одоо албан бус секторт ажиллаж ийсээ одоо очиод шимтгэлээ төлмөр байна. 2 жил 50% хөнгөлөх юм байна. Ингүүл би бас өндөр тэтгэвэр тогтоолох юм байна гэж. Тэгээ залуучууд болохоор тэтгэвэр миний сэдв биш гэж бодоод байдаг. Яг бодтойгоор бол өнөөдрийн 40 настай хүний сэдв багхгүй. Миний ирээдүйд 20 жил хөдөлмөрлөх мөнгө надад ирэх үү гэдгийг асуултанд хариулж шít. Тэгэхээр өнөөдөр бол тэтгэвэр бол бүх түмний одоо сэдв багхгүй. Ахмадуудын, залуучуудын өнөөдрийн хөдөлмөр эхэлж байгаа хүн болгоны одоо сэдв юм шүү. Энэ хагас суримтлалч гэсэн. Хагас суримтлал шилжсэн хувийн нэмэлт тэтгэвэр тодорхой шимтгэл бүрдүүлсэн бол энэ өөрөө өвлөгдөх ёстой. Яагаад тэгэхээр аав ээжийн эмээ өвөөгийнх нь хуримтлалд хийжсэн мөнгө үр хөвгт нь өвлөгдөх ёстой. Хуримтлал учраас. Хуваарлт бол 3 хүн, 2 хүн нэг ахмадын тэтгэврийг төлж байгаа учраас хуримтлал биш учраас өвлөгдөг. Тэгэхээр энэ тогтолцоо бүхэлд нь 100% хуримтлал руу шилжүүлнэ гэвэл яг энэ нэрийн дансны аргаар боддог гэдэг шиг орлогоороо зарлага санхүүжүүлнэ гэвэл бид тэтгэврээ тавьж чадахгүй болчиход байгаа байхгүй. Яагаад тэгэхээр 95 онд л бид нар шимтгэл суурьсан тэтгэврийн тогтолцоо шилжсэн. Тэрнээс өмнө 90-с өмнө бол социализмын үед өөр тэгээ 90-с 95 оны юм завсрын нэг юм үе гарч ирчээд ингээ яваад байгаа маа.